Их сургуулиас олж авсан мэдлэг ажлын байран дээр хэрэг болдог бай. Ажлын байран дээр одоо миний төгссөн мэргэжлийг шууд хэрэглэж гин үү хэрэг гэвэл ер нь бол үгүй гэж би хэлнэ. Яагаад гэх юм бол одоо миний мэргэжил чинь болохоор одоо хим технологи гэдэг мэргэжил байдаг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр болохоор ерөнхийдөө бол би одоо манай мэргэжлийн төгсчөөд ихвчлэн дандаа яг мэргэжлэрээ биш яг нэг химч гэдэг юу алтан тушаал дээр ажилладаг байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө бол бид нар чинь яг ингээд химийн үйлдвэрлэлийн процесс яг яаж явагдах вэ тэр талаар ингээд мэрэгсэн хүмүүс ч тийм. Тэнгүүд бид нар болохоор яг тэрэн дээр ажиллаж чадахгүй. Одоо Монголд химийн үйлдвэр байхгүй шүү дээ. Тэгээ сайн хөгжөөг болохоор яг ингээд төгссөн мэрэгчлэрээ ажиллах гингүүт яг ингээд суур бааз нь байхгүй болоод тэгээ жоохон тэрэн дээр бол миний хувьд жоохон сэтгэл ханамжгүй явдаг. Ер нь бол дадлага бол ер нь шаардлагатай байдаг. Яагаад гэх юм бол яг ер нь бол бас мэрэгчлээсээ л хамаарат байна л да. Одоо манай мэрэгжил чинь гэх юм тийшээ одоо хим гэвэл олон тийшээ хөрөх чадвартай байхгүй. Одоо жишээлбэл хүнс рүү хөрөх боломжтой. Эсвэл тасалцлооны материал гэх тэгээ тэр болгон дээр ингээд бүх чиглэл дээр ингээд нарийн мэрэгчж мэдээж чадахгүй шүү дээ их сургуулийн 4 жил дээр. Тэгэхээр ажлын байран дээр гарчаад яг ямар чиглэлийн яг ямар компанид орж ийн тэгээ ямар үйл ажиллагаа эрхэлдэг компанид орж ийн гэдгээсээ шалтгаалаад суралцах зүйлс бол заавал гарч ирдэг. За Монгол Улс их сургуулийг биологийн мэрэгчлэр төгссөн. За мэдээж шинжлэх ухаанаар төгссөн учраас мэрэгжлийн одоо их сургуулийн онол болон практик маш их хэрэг болсон. Ер нь бол миний мэрэгчлэр гэх юм бол 70% ашиглагддаг. Тэгээ одоо ч гэсэн мэрэгчлэр ажиллахад 70% бол хэрэгцээтэй байгаа. Тийм яг их сургуулиас яг юу сурч удаагүй гэхээр хүмүүстэй харилцах чадвар юм болов. Тийм тэрнээс яг онол практикад бол бүр ашиглагдаад ирж байгаа тийм. Ер нь бол хангалтгүй гэж боддог. Яг ингээд их сургууль төгсөөд ажиллараа гарахад бол ер нь бол их сургуулийн мэдлэгчин бол ерөнхийдөө одоо бид нар дандаа номоос за заримдаа нэг хэдэн сараар нэг практик хийж байгаа. Тэгэхээр бол хангалтгүй байд яг ажлын байранд гардаг хэрэгт бол. Тийм үү яг ажилд ороход ингээд асуудалтай байдаг уу? Одоо ажилд ороход жишээ нь туршлагагүйгээ авдаггүй ч юм уу те? Тийм асуудал тулгардаг уу? Ер нь бол сүүлийн жилүүд харин харьцангуй гайгүй болсон юм санагдсан. Ер нь бол ажлын туршлагагүй байсан ч гэсэн ингээд сургаад аван ч гэдэг юм уу те. Тэгээ ингээд нэг удирдлагууд нь ингээд амар хандлаган дэжөө ч юм уу эсвэл ингээд нэг ажилчдаа илүү ингээд нэг цаг цав зарцуулдаг удирдлагууд байх юм бол ер нь бол тийм нэг гайгүй болсон юм санагдсан. Тийм туршлагагүй байсан ч гэсэн авдаг газар зөндөө болсон би санагдсан.